Тий, одоо тэгээд энэ яг төлөвлөж байгаа арга хэлбэр дээр их анхаарахгүй бол яг дараа жил хэдүүлээ бас яг адилхан ийм хэрүүлгээд сууж их болцоод байна л да. Одоо жишээлбэл саяны Гантөмөр даргын хэлж байгаа агентлагийн даргатай холбоотой буюу засгийн газрын дотоод бүтцтэй холбоотой асуудал төр хяналт тавих чи үүрэгч өөрөө засгийн газрын тухай хуулиараа засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газарт шууд оноогдож байгаа шүү дээ. Тэр үтгийхэл засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын тайланг бид улсын хурал дээр хилцээ сууж их шаардлагагүй юм байна. Ер нь бол тэр дотооддоо өөрсдийн үйл ажиллагаа үр дүн хариуцлагыг ярилцчих ёстой субъектийн хувьд тэнцээ. Харин энэ аудитын байгууллагын дүгнэлтийг бид улсын хурлын яг хяналт гэдэг агуулга дотор авч энэ хяналтаа улсын хурал тавьж байгаа чиг үүргээ гүйцэтгэх хүрээндээ авч үздэг болох хэрэгтэй. Тэр бид бол энэ төлөвлөлт, төсөвлөлт, энэ гүйцэтгэл тайлантай холбоотой арга барилууд дээр одоо харин өнөөдөр сайн ярилцаад ямар хэлбэрээр явах уу гэдгээ нэгдсэн нэг ойлголтод хүрээд түрүүн тэр өнөр хоёр даргын хэлж байгаачлан шаардлагатай хуулиудад өөрчлөлт оруулад эргэжил бүх зүйл ойлгомжтой болмоор байна. Баахан арга хэмжээ төлөвлөждөг, нөгөөтгийгөө хийж гүйцэтгэдэг. Ахаад засгийн газраас төлөвлөгөө оруулаад ирэнгүүт улсын хурал дээр гишүүдийн гаргасан маш олон санал төлөвлөгөөнд нэмж тусгагддаг. Эргээд гүйцэтгэл үр дүнгүй болоод ирэхээр гишүүдийн гаргасан санал шитэй гэдэг хариултыг өгчдөг. Тэгэхээр энэ байдлыг бүгднгийн нэг зэгцэнд оруулахын тулд одоо эдийн засгийн хөгжлийн яам бол илүү санаачлагтай ажиллах шаардлагатай гэж үзээд байгаа юм аа.